Google Drive-ийг нэгээд Google Drive дээр за энэ хэсэгт ороход Gmail бичнэ. Gmail аяга бичиж next дарахад за пассвордаа бичиж пассвортаа бичээд за ингээд өөрийнхөө ID-гаар Google Drive-ийг энтерч орно. Энтерч орсныхаа дараа My Drive дээр дараад за түрүүний тайлбарласанчлан утсан дараалалаар орох нь бол за баланс хөрөн маань шинэ тайлбарыг үүсгэх гэсэн шинэ тайлбараа үүсгээд одоо шинэ тайлбарынхаа зүйлийг түрүүний тайлбар дээр хэлсэн дэм хэсгийг буюу формынхаа асуулгынхаа фонд хэсэгт өөрчлөлтийг оруулъя. За энэ choose image дээр дарахаар зэрэг нийлэн дэмэдээ сонгох. За upload дээр компьютерээс оруулж ирэх. Тухайн одоо Google Drive-ийн ботал дотор үргэлж хадгалсан зургуудаа сонгох гэсэн боломжтой байна. За тэгээд бүгдээ зургуудаа сонгож оруулж үзье. За ингэж зураг оруулсан. За энэ болохоор зэрэг үндсэн фонны өнгө байна. За энэ болохоор энэ хэсгийн өнгө. За асуулгаа би эхний хоёр хэсэгтэй хэлж өгч бодож байна. Эхний хэсэг маань тухайн санал асуултад оролцож байгаа хүний одоо мэдээлэлтэй. За хоёр дахь хэсэг маань болохоор зэрэг бас төрөлбөрийн асуултуудыг шалгалт маягаар оруулах. За энэ хэсгүүдийг сонгож өгч бодлоо. За ингээд эхлээд хоёр хэсгийг сонгож байна. За эхний хэсэг маань болохоор зэрэг за энэ бидний сонголттой хэсгүүдээс устгах жаад бүр шинээр эхэллээ. За эхний хэсэг болохоор зэрэг ямар хэсэг гэхээр бидний мэдээллийн хэсэг байна. За таны мэдээлэлч та хэлээ заавал оруулах. За мэдээлэл оруулах ихний асуулт бол дэж таны толгойн хариултаар хариулах. Таны нэр. За нэрээ. За асуулт болгоны аргалт ийм зураг гарч ирнэ. Энэ зурган дээр явах үед зураг хараад бас хариулт өгөх боломжтой. Тэгэхээр зэрэг асуултуудаа зургаар бэлдсэн бол энэ дараад одоо шууд зургаар бас оруулж болох юм. За хоёр дахь асуулт маань таны хүйс. За хүйс маань нэг л хариулттай байх учраас хэрэгтэй. За нэгтэй бол эсвэл хэрэгтэй. Зургаар хариулт сонгох бол энэ хэсгээр дараад хариултуудаа зургаар оруулж ирж болох нь. За гурав дахь нь болохоор хэлбэрээс дэж төрсөн авна гэж зэрэгтэрсэн ансвар оруулж болох нь. За дараагийн дугаарт нь энэ мэдээлэл өөрчлөгдөж төрсөн номын хэлбэртэй. За тэгээд нэмээд дөрөвдүгээр асуулт маань боловсрал. За боловсрал болохоор жагсаалт гарч ирсэн гоо. За энэ боловсрал
ингээд үндсэн мэдээлэл байна. Боллоо. За энэ бас нэг асуулаа нэмчихье. Болохоор таны жиргааны орчин. За энэ дээр болохоор зэрэг liner scale ашиглая. Liner scale нэг гурван тушаач. Жиргааны доош. За энд бол тоогоор бичиж өгч болно. Ингээд тэмдэж эсвэл мөнгөн өнгөөр оруулж гэсэн харагдах байдал байна. За 500,000 За асуулгынхаа үргэлжлээд хараад үзье. Ямар хэлбэртэй харагдана. За нэрээ бичих юм байна. Үсээ сонгох юм байна. За ингээд энд төрсөн ансар өдрөөс сонгож болох юм байна. Боловсрал ихэр жагсаалтаас боловсрлаа сонгоно. За ингээд өөрийнхөө орлогыг сонгож болох нэ. За next гэхэд дараагийн дэлгэр рүү орно. За дараагийн дэлгэр оруулаа учраас гарч ирэх болно. За хоёр дахь хэсгийг шалгалтын хэсэг болгож үзье гэсэн. За нэгдүгээр шалгалтын хэсэг инфо ажилт гэсэн. За асуултанд оруулахдаа тэр болох вэ гэхээр за ашиглах боломжтой жишээ байна. Харин за ингээд зураг оруулж ирсэн. Нэг асуулаа. Энэ ямар сэн талбайны зураг байна. За энэ болохоор за итгэж итгэхийн талбай байх тийм. Итгэж Орос тэгтэж. За одоо нэг бид нар асуулга учраас асуулга шалгалт гэсэн асуулга учраас шалгалт гэсэн тохиолдол. За энд он болгох юм бол зөв хариулт арга боломжтой, оногоо арга боломжтой. За энэ тохиолдолд болно. За энэ ансар гэдэг. За ансар дээрээ дараад зөв хариулт маань эдгээр. За зөв хариулт авах юм бол нэг оноо гэдэг. За ингээд тохиолдож. За дараагийн асуулт нь. За хоёр дахь нь болохоор за хоёр дахь дээр хэдүүлээ ямар асуулт болох вэ гэхээр за Монгол шин талбайны
нэмж харьцаа. За энэ болохоор мэдээж ганцхан харьцаа байгаа. За энэ дээр цаг харьцаа байдаг. За энэ дээр хоёрыг дагуур харилцаатай хэлдэг. Тэгэхээр хоёрыг гэж. За тэгээд зөв хариулт руу ороод миний зөв хариулт бол 2 хоног авъя. За 3 дахь нь харгалзаа үсгийн харгалзаа болохоор үсгийн үс гэдэг хөө. За нэгдүгээр талбаас халзаан дээр тавь үсэг сэтгэлтэй бичдэг үсгийг хайрлах үсэг үсэг маань гарын дунд мөрөнд байрладаг. Үсэг маань гарын дээд мөрөнд байрладаг. Үсэг маань гарын энэ доод мөрөнд байрладаг. За энэ дээр хэлмжтэй. Тэгээд энд нэг байна. За энэ давуу тал нь болохоор
бүгдээрээ зөв хариулт болгоход тустай боломжтой. За одоо ингээд бүгдээрээ тусгая. За одоо ажиллаж үзье. За таны мэдээлэл та мэдээлэл заавал гэсэн. За энэ дээр ингээд бичиж бичлээ. За энд боломжтой. Төрсөн. За декларан боловсролтой. Тооч. За нэгсээс шалгалтын хэсэг рүү орлоо. За энэ линкийн хүссэн талбай харьцуулсан. За үсэг болвол за ингээд хэсэгч. За submit. За нэг орс хэрэг зэрэг өөрийнх нь хариултуудыг эргэж харах боломжтой. За 6-3 оноос байна. За ийм мэдээлэлтэй. Зөв. Энд 2 оноос зөв хариулт. За энэ дээр ямар хаалцсан байна. За ингээд зөв хариулт гэж эргэж харах боломжтой байх нэ. За эргэж харах боломжтой гэх байлгүй. За гүйс хэсгийн зөв буруу хариултуудаа харах боломжтой гэсэн энэ тохиолдол гэх юм бол за сая энэ зөв хариулт нь таны буруу хариултын маань гэдэг зөв хариултыг шаардах боломжтой. За ингээд бүгдээ амжилт хүсье.